Hi guys, хой болонгийнхаа цоо шинхэн дугаард тавтай морил. За юу яцгаан манай ингээд та бүхэнтэйгээ бас нэгэн цоо шин ховоор уулзах гэж байна. За тэгээд та бүгдийг сонсож байгаачлан ануугийнх нь хоолой сөөчгсөн айгуу тийм бүдүүн баргал хоолойтой болчихсон байгаа шүү. Окей. За тэгээд бас л ханиуд төрчихсөн. Тэгээд айгүй их олон хүмүүс надад миний үзэгчтэй эсвэл намайг IG дээр даагдаг хүмүүс надад цаана зовоод айгүй ойрхон ханиуд төрөөд шүү. Бие бодорой гэж айгүй хэлдэг. Тэгээд тэр хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлээ. Энэ бол тэгээд ер нь ажил мэргэжлийн онцлог манайхан. Би ч нөгөө нэг төгөлдөр хуурийнхаа хичээлийг заадаг учраас тэгээд оюутан сурагчтайгаа ингээд тулж төгөлдөр хуурийн хичээл гэдэг чинь бол ингээд те нэг ангид ингээд хичээл заахаас өөр шүү дээ те ингээд one on one дээр бүр ингээд тулж ажилдаг учраас яг оюутан сурагчтайгаа хажууд нь ингээд сууж агаад гар хурууг нь барьж агаад те айгүй ойроос ажилдаг болохоор тэгэл хүүхдүүд оюутнууд сурагчид ингээд хэрүү вирустай тэ ханиадтай нэтрэтэй байх юм ба шууд тэрийг нь хүрдэг байгаа. Тэгээд угаасаа энэ жил ер нь жоохон дархлаа маань муу байна. Ягаад гэвэл айгүй их ажиллаж байгаа болохоор тэгээд биендээ арчаатай байхгүй ингээд дархлаа муу байгаа болохоор ингээд айгүй хурдан ханиад түрээд хаамаа. Тэгээд санаа зовж байгаа хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа. Тэгэд хэдийгээр хоолоо суучихсан байгаа ч гэсэндээ та бүхэндээ цоо шинхэн гарч ирсэн мэдээллийг цаг тухайд нь хүргэе гэж бодоод ингэ сууж байгаа шүү, окей. Тэгэхээр одоо сонсоход хэцүү сонсогдож байгаа бол уучлаарай энэ удаагийн дугаарт. За ингэ хэдүүлээ одоо шууд шинэ хов руугаа орцгоё. Өнөөдрийн ярих хов маань болохоор дахиад Justin Bieber-ийн тухай байгаа. Justin Bieber ойрын үед яг л Kanye West хэрхэн өөрийнхөө сошиал медиа дээр галзуурч солиорч тэ янз бүрийн твитнүүд бичиж хүмүүсийн санааг зовоодогтой адилхан тиймэрхүү төрлийн зүйлийг сошиал медиа дээр хийж байгаа. Айгүй олон фэнүүдийнхаа одоо санааг нь зовоож байна. Өнгөрсөн хагас өдрийн орой Justin Bieber лайв хийсэн байгаа. Өөрийнхөө Instagram дээр лайв хийсэн. Тэр лайв нь бол нэг ойролцоогоор 13 минутын лайв байсан. За тэрэн дээр болохоор өөрөө зүгээр ингээд цаанаа хөгжим тавьчихсан гэртэл байгаа юм шиг байхгүй ингээд өөрийнхөө яг царайг цээжинсгийгээ харуулаад ингээд амар толгоогоо ингээл попи гэлтэй ингээл хөгжмөө сонсол ингээ хөгжмөдөө ингээ орцсон те иймэрхүү үйлдэл хийж байгаа харагдчихсан. Тэгээд одоо дуугаа дагаж дуулаад тэрийг нь болохоор хүмүүс Justin-ы одоо шин дуу гэж бодож байгаа. Тэгээд тэр нь ч бол үнэн байх гэж бодож байна. Өөрөөх нь одоо ажиллаад те гарах гад одоо продюс хийж байгаа хөгжмөн юм шиг байлаа. Гэхдээ тэр байгаа байдлыг энэ тэр лайв дээр байгаа байдлыг нь ер нь харахад бол ер нь хүмүүсийн санааг зовоохоор айгуу тийм зүгээр эрүүл sober хүн шиг бол харагдахгүй байгаа байхгүй. Айгуу тийм нүднээс нь л ер нь хүний те юм харагддаг шүү дээ. Ялангуяа одоо мансуурсан байгаа хүний нүднээс шууд харагддаг шүү дээ те. Тэгэд нүдийг нь харахад л бол ингээд яг хүүхэн хараа нь ингээд томорчихсан те ингээд ер нь байгаа байдал нь зүгээр л ойлгомжтой мансууруулах байд сэргэлцсэн байгаа нь айгүй тийм ил тод байсан. Тэгээд ер нь тэр гаргаж байгаа үйлдэлтэй ингэж харж марж байгаа нь те ер нь бүгдээрээ ингээд зүгээр ингээд нормал харагдахгүй байсан болохоор ингээд хүмүүсийн айгүй их ингээд санааг нь зовоосон байгаа. За тийм ч учраас одоо яг тэр комент хэсэг дээр нь бол хүмүүс айгүй их тийм тэ are you okay bro what's happening гэсэн тэ айгүй тэгж санаа зовж исэн комментууд харагдаж байсан. За тэгээд Justin-ийн яг тэр өдөр ингээд тэр орой лайв хийж байхад нь би яг харж таарсан, яг лайвыг нь харж таарсан. Манай Нью-Йоркт болохоор шөнийн 12:30 хавцаа болж исэн байхгүй юу. За тэгэхээр Калифорниад өөрийнх нь байгаа газар болохоор нэг ойролцоогоор 9:30 болж исэн гэсэн үг. За тэгээд би яг лайвынхаа нэг сүүлийн 3-4 минут хэсгийг нь харж амжсан. Тэгээд ер нь айгу би ингээд зүгээр үзэж байхтаалтай ингээд лайваар ингээд харж байхтаал what гэж ингээд айгу тийм what is this гэсэн те айгу тийм зүгээр ингээд айгу амар санаа зовсон байдалтайгаар үзсэн. Тэгээ намайг лайв дээр ингээд join хийхээс өмнө нэг 10-аад минут бас яг тийм байдалтай байсан юм байна лээ. Ингэж лайв хийчихэд хагасааны шөнө ингэж лайв хийчихэд бүтэн сайных нь өдөр маргааш өдөр нь те айгу их тийм постнуудыг бол маш олон сторинуудыг
өөрийнхөө Instagram дээр хийж гисэн байгаа байхгүй. За тэгээд тэднэр нь бол бас айгүй тийм цаанаа hidden messageтэй юм шиг те цаанаа ямар нэгэн даалд удахтай янз бүрийн хүмүүст юм хэлэх гээд байгаа юм шиг. Тэгээ ер нь нэг тийм ухаан санаагаа алдсан хүний тиймэрхүү хийж байгаа үйлдэл байсан. Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж нэг манай монголчуудын ярьдаг үг байдаг шүү дээ те. Яг л галзуу хүний өдрийн тэмдэглэл гэмээр тийм зүйлүүдийг өөрийнхөө Instagram дээр хийжсэн байгаа заяа. За хэдүүлээ ингээд тэр бүтэн саяны өдөр пост хийсэн постнуудаас нь болон сторинуудаас нь ингээ харцгаая. За тэгээ бүтэн саяны өдрөө эхний пост болохоор өөрийнхөө хүүхдтэйгээ ахуулсан тийм нэг зураг тавьчихсан байгаа аахгүй. Тэгээ тэр зурган дээр нь болохоор тэр постн дээр нь болохоор нийт 4 зураг байсан. Эхнийхэн зураг нь болохоор шууд яг өөрийнхөө жоохон хүүг ингээд юун дээрээ цээжин дээрээ тавьчихсан нэг sunbathe хийж байгаа юм шигтэй ингээд хүүхдтэйгээ хамтдаа ингээд наранд бие шарж байгаа юм шиг тийм зургийг тавьчихсан байсан. Тэгээд хүүхдтэйгээ царайг бол угаасаа ойлгомжтой нуучсан байгаа. За тэгээ хоёр дахь зураг нь болохоор so random заяа. Үнэхээр random зүгээр Tupac-ийн нэг зургийг тавьчихсан байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ 3 дахь зураг нь болохоор өөрийнхөө хүүтэйгээ Jack Blues-тэй ингээд FaceTime хийж байгаа тийм зургийг тавьсан байгаа. Сүүлийн 2 зураг нь яг тийм байгаа байхгүй. Яг хүүхдтэйгээ л ингээл юу яаж байгаа байхгүй юу. FaceTime хийж байгаа юм шиг, video call хийж байгаа юм шиг яг хүүхдийнх нь зөвхөн яг толгой хэсэг нь те гарчсан тийм 2 зураг тавьчихсан байсан. За тэгээд энэ постныхоо одоо caption-ыг болохоор ингэж тавьсан байгаа. Hate to take your feelings ransom гэж байгаа хгүй. За одоо энийг монголоор орчуулах юм бол чиний сэтгэлийг, сэтгэл зүрхийг одоо ингээд барьцаалахыг хүсэхгүй байна гэсэн утгатай ч юм уу те. Тийм сонин утгатай зүйлийг ингээд бичсэн байгаа юм аа. За тэгээ дараагийнх нь пост нь болохоор өөрийнхөө зүгээр нэг тийм царайныхаа зургийг тавьчихсан. Тэгээ тэр нь бас ингээд хальт ингээд blurry заа ингээд жоохон хөдөлгөөнтэй багт нь авсан юм шиг нэг тийм зураг тавьчихсан. За тэгэнгүүтээ ямар ч caption дээр тавиагүй. Тэгсэн мөртлөө нэг тийм дуу тавьчихсан байхгүй. Тэр нь болохоор нэг whisper song гэдэг штэ тий. Тэр whisper song-ыг ингээд тавьчихсан байхгүй юу. За тэгээ дараагийнх нь юу штэ тий. Энэ дараагийнх нь пост нь бол бас айгүй хүмүүсийг шуугуулсан ба. Яагаад вэ гэхээр штэ тий. Өөрийнхөө айгүй тийм ууртай байгаа царайтай тий. Айгүй тийм angry зураг тавингуудаа хэргэлсэн дуу нь штэ тий юу гэж манайхаа. Tupac-ийн Hit 'em Up гэдэг дуу байгаа. Тэр нь бол үнэхээр одоо чухал үүргийг гүйцэтгэж байгаа заяа. Яагаад вэ гэх юм бол энэ Tupac-ийн Hit 'em Up гэдэг дуу чинь болохоор Tupac нөгөө нэг Biggie-тэй feud хийж байхдаа Biggie-д зориулж гаргасан нэг тийм одоо diss дуу байгаа байхгүй юу. Тэрэн дээр яг ямар хэсгийг нь ашигласан байгаа вэ гэхээр яг ингээд эхлэл хэсэгтээ ингээд ярьдаг байхгүй юу. Tupac ингээд Biggie-д хандаж хэлдэг. Би чиний одоо чинь аль үшэнэ ингээд fuck тэ одоо гэх юм одоо аль үшээ би одоо чиний эмэгтэйтэй чинь унтчихсан үзчихсэн гэсэн утгатай тийм үг байхгүй юу үг гэдэг байхгүй юу. Тэр нь бас тухайн үедээ энэ дуу гарч байхад бол бас тухайн үедээ зөндөө ингэ шуугуулж исэн. Ягаад гэвэл Tupac Biggie-д хандаж хэлэх гээд байгаа үгүнтэй би аль үшээ Biggie чиний их нэртэй чи ингэ унтчихсан гэсэн үгийг Tupac Biggie-д хандаж хэлж гин гэж одоо хүмүүс тухайн үед бодож исэн. Тэнгүүд яг албаар тэр хэсгийг нь ингээд Justin Bieber өөрийнхөө энэ хүү амар ууртай харагдаж байгаа постн дээр ингээд ашиглчихсан байгаа байхгүй. Тэнгүүд энийг болохоор хүмүүс Benny Blanco-д хандаж хэлж гин гэж бодож байгаа байхгүй. Benny-д ингээд хандаад те би чиний эмэгтэйтэй чинь аль үшээ ингээд унтаад үзчихсэн. Би аль үшээ танаа над Selena Gomez-ийг чинь те fuck буюу сан гэж те хэлэх гээд байгаа юм шиг тийм юм илэрхийлсэн байна гэж хүмүүс үзэж байгаа. Окей. За энэ постны дараагаар тун удалгүй Benny Blanco Justin Bieber-ыг unfollow хийсэн байгаа Instagram дээр. Тэгээд Justin болохоор Benny-г айл уушаа нэг сарын өмнө те сар хагасын өмнө unfollow хийчихсэн байсан. Гэхдээ Benny still Justin-ыг follow хийжсэн боловч яг энэ хүү постныхан дараагаар Benny Justin-ыг unfollow хийсэн байгаа. За тэгээ дараагийнх нь пост нь болохоор зүгээр ингээд өөрийнхөө нэг гадаа кофе ууж байгаа юм шиг те нэг тийм 4 6 тавьсан байгаа. Тэгээ та нар боддоо ийм амар их те одоо ингээд дуусаагүй л байгаа цаашаага дахиад зөндөө постнууд байгаа заяа. Ийм олон постнуудын ингээд нэг өдөр ингээд тавина гэж та нар бодоод үзтээ. За дараагийнх нь пост нь болохоор одоо Hailey-тэй ингээд бас FaceTime хийж байгаа юм шиг те video call хийж байгаа юм шиг тийм одоо зургийг тавьчихсан байгаа байхгүй юу. Тэгээ Hailey-гийн бас зөвхөн тухайн гарчсан. Тэгээд өөрийнх нь болохоор ингээд бүтэн царай нь гарчсан. Тэгээ зарим хүмүүс шүү дээ одоо ингээд
ийм зургийг нь одоо скриншот хийж аваад бүр ингээ ойртуулж агаад brightness-ыг нь ихсгэж агаад те айгуу тийм зургийг нь айгуу ингээ харанхуй харагдаж байгаа зураг байхгүй. Тэрийг нь бүр гэрлийг нь нэмж агаад ингээ Justin-ы бүр нүдийг нь томруулж харж байгаа байхгүй. Тэнгүүд энэ өстө яавч эрүүл хүний нүд биш байна. Тэ айгуу тийм яг мансурцсан хүний хүний нүд байна гэж хүмүүс ингэж айгуух тайлбарлаж байгаа, анализ хийж байгаа. За тэгээд үүнээс гадна өөрийнхөө бас нэг 2 3 зургийг ингээ пост хийсэн. Тусдаа пост хийсэн. Зүгээр л нэг өөрийнхөө нэг царай мэрэг гаргачихсан тий. Эсвэл өөрийнхөө нэг толь молнд ингээд газар хөвтөж байгаа зураг мөрөг ингээ тавьчихсан нэг тиймэрхүү постнууд байсан заяа. Тэгээд ер нь бол ингээд айгуу сонирхолтой байна. Ер нь Justin чинь өөрийнхөө Instagram дээр тийм амар active байдаггүй байсан шүү дээ. Тэгээд ойрын нэг сар одоо амар актив болоод байгаа. Тэгээд тэр хүмүүс тэрийг юутай тайлбарлаад байгаа вэ гэхээр шүү дээ. Justin шүү дээ. Яг ингэж амар гэгүнтхэн сошиал дээр Instagram дээр амар актив болж ирсэн үе нь болохоор яг нөгөө нэг Benny Selena Gomez хоёр шинэ цомог гаргаж байгаа гэдгээ зарлаад айгүй тийм press tour хийгээл өөртөөгөө хайрын тухай яриад тэ engagement-ийн тухай яриад унангууд гиг үнтгэнстэй амар active болсон гэж яриад байгаа. Гэтэ энэ бүр арай л амар active байгаа үстэй тэ. Нэг өдөр бүр хідэн пост хийсэн юм бэ тэ. Тэрэнд яаж байгаа айгүй сонин постнууд. Энэ постнуудаас гадна манайха айгүй амар хүмүүсээр яриулаад байгаа зүйлүүд юу вэ гэхээр Justin Bieber-ийн тэр бас л яг тэр бүтэнсээ өдөр хийсэн сторинууд байгаа заяа. Айгуу сонь сторинууд хийжсэн манайхан заяа. Эхнийх нь юу вэ гэх юм бол шүү дээ. Яг хагасаа өдрийн орой тэгж амар лайв хийгээд тэгснийхэн дараа яг ингээл тэр хагасаа өдрийн орой болон бас бүтэн саяны өглөө айгүй хиймэрхүү постнуудыг хийж эхлэхээс өмнө интернетээр аль үш яриад эхэлж байгаа штэ. Justin зүгээр үү та нар ингээл лайвыг нь харсан уу гэж бүх gossip ярьдаг хүмүүс бүгдээрээ TikTok-оор YouTube-ээр ч яриа л те. Энэ өстө Justin үнэхээр зүгээр биш, амьдрал нь үнэхээр өстө баларч байгаа юм шиг байна. Эхнэр нь одоо хаана юу хийж явж байгаа вэ? Яахлаар ингээд Justin ингээд те ийм мансуурлах бай зэрхэлсэн ингээд лайв хийж хахад нь Hailey юу хийж явж байгаа юм бэ? Нөхрөөгөө хайрлж халамжлах гуйч гэдэг юм уу те. Ийм амар их юм хүмүүс яриад унангууд Justin яг тэрийг л харсан юм шиг байгаа байхгүй. Тэрэнд одоо хаандаж хэлэх гэсэн ч юм уу I don't know заяа. Ямар ч гэсэн нэг ийм story хийсэн байгаа. Тэрэн дээр болохоор I really try to play nicey гэх тийм өгүүлбэрийг биччихсэн байгаа байхгүй. За тэр нь одоо юу гэсэн үг гэхээр би одоо ингээд нэг сайн байдлаар та нартай харьцахыг хичээсэн шүү гэж одоо тэр нь бас жоох нэг тийм threatening тэг жоох сүрдүүлэх гэдэг юм шиг. Би одоо хүртэл бол ингээд гайгүй одоо дугаа явлаа. Тэгээ та нартай сайхан харьцахыг хичээлээ. Одоо бол өстой чадахгүй шүү гэдэг нэг тийм threatening toneтэй байгаа хгүй нэг цаана тий I try to play nice гэх нэг хүмүүс хэлдэг тий би одоо хүртэл та нартай өстой сайнаар харьцахыг хичээлээ. Одоо бол үгүй гэж байгаа юм шиг те. Нэг тийм зөвүүн тонтой тийм өгүүлбэрийг өөрийнхөө сторин дээр оруулчихсан байсан. Тэгээ хүмүүс болохоор тэрийг ингээ гайхаад те биднэрт интернетийн хүмүүс биднэрт одоо тэрийг хандаж хэлээд байгаа юм уу? Эсвэл одоо гэр бүлийнхаа асуудал дээр хэлэх гээд байгаа юм болоо те ингээл Hailey хандаж хэлэх гээд байгаа юм болоо те би одоо хүртэл ингээд дугаа явлаа одоо хамаг юм чи илчлэн гэж байгаа юм болоо яг ямар учраас хинт зориулж бичиж байгаа юм болоо гэд тэрэн дээр нь хүмүүс айгүйх одоо гайхшралтай гайхсан байдалтай байгаа. Тэнгүүтээ дараад нь болохоор ингээд өвсний weed-ний зураг ингээд тавингуудаа Bob Marley-гийн нэг тийм Get Up and Stand Up гэдэг дууны үгийг ингээд тавьчихсан байхгүй. Яг тэрэн дээр нь ийм үг байгаа байхгүй. To die and go to heaven in a Jesus name гэсэн байгаа байхгүй. Одоо Jesus-ийн одоо нэрийн төлөө ч гэх юм уу те нэрийг бариад одоо үхээд деважин руу явна энэ гэсэн нэг тийм яг үгийг ингээд оруулчихсан тийм сонин story бас оруулсан. За тэгчгээд дараагийн story болстой хүмүүс яг амар яриулсан манайхаа. Юу вэ гэхээр Hailey Bieber-ийн зургийг одоо өөрийнхөө эхнэрийнхаа те Hailey-гийн яг зүгээр ингээ нүүрний зургийг ингээ оруулангуудаа бас нэг дуу ашигласан байгаа. Тэр дууны штэ те үнэхээр бүр солируулсан. Ямар дуу байсан бэ гэхээр Jezebel гэдэг нэртэй дуу байгаа байхгүй юу. За Jezebel гэдэг нь болохоор Библийн Old Testament дээр гардаг дүр байхгүй юу. За ямар дүр вэ гэхээр King of Ahab гэдэг тэр хааны эхнэр дүр байхгүй юу. Гэхдээ тэр одоо эхнэр нь ямар шохон төрлийн эмэгтэй байсан бэ гэхээр айгүй тийм хүмүүсийг betray хийсэнтэй хүмүүсийг айгүйх тэгж хормоо санаагаар ингэж одоо хорлсон тэг хүмүүсийн итгэл найдварыг ингэж үгүй хийсэн ер нь нэг тийм муу санаатай дүр гэсэн үг байхгүй нэг хорон санаатай дүр гэсэн үг. За харин одоо орчин үед Jezebel гэдэг үг нь юу гэж хэрэглэгддэг вэ гэхээр шүү дээ яг definition-ыг нь уншаад үгүй заяа. To be called Jezebel in modern usage, particularly in a derogatory context, means to be seen as a wicked, shameless, immoral, or manipulative woman,
often associated with promiscuity or leading others astray гэж байгаа байхгүй. Энэ юу гэдэг байгаа гэхээр ч тэ одоо орчин үед болохоор энэ Jezebel гэдэг үг нь тийм ичгүүргүй айгуу тийм wicked тийм хорон immoral буюу одоо ёс зүйгүй тэгвэл manipulative хүмүүсээ ингэж толгойг угааж идэг тийм одоо эмэгтэй гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд бүр ингэж штэ often associated with promiscuity гэж нь promiscuity гэдэг чинь ингээ өөрөөх нь тийм одоо sexual байдлаа ашиглаж одоо нэг одоо тачаангуй байдлаа ашиглаж ч юм уу хүмүүсийн толгойг угаадаг контролддог гэсэн утгатай байгаа байхгүй юу. За тэгээд Cambridge-ийн одоо definition-ээр болохоор шүү дээ ингэж байгаа байхгүй юу. An immoral woman who deceives people in order to get what she wants гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор ёс зүйгүй эмэгтэй хүмүүсийг одоо өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг олж авахын тулд хүмүүсийг хуурж мэхэлдэг тийм ёс зүйгүй эмэгтэйг Jezebel гинэ гэд ийм тодтолтой байгаа байхгүй. Тэгээд та нар бодоод үзтээ өөрийнхөө эхнэрийнхаа зургийг тавингуудаа Jezebel гэдэг дууг тоглуулж байгаа нь Justin нэг бодлоор Hailey Bieber-ийг Jezebel гэж хэлэх гээд байгаа ийм ёс зүйгүй эмэгтэй ингээд хүмүүст худлаа ярьж өөрийнхөө хүссэн зүйлийг олж авахын тулд хүмүүсийг ингээд худлаа ярьж deceive хийдгээ гэж бараг хэлэх гээд байгаа юм байна гэж хүмүүс бодсон байгаа. Тэгээд үнэхээр энэ story бол үнэхээр амар юм болсон. Хүмүүс арайч өөрийнхөө эхнэрийг ингэж хэлээд тахтай яхавтаа гэдэг тийм зүйлийг одоо ярьж эхэлсэн байгаа. За манайхаа би өнөөдөр та бүхэндээ өөрөө яг бараа бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж үзсэн ийм Монгол брэндээ танилцуулж санал болгох гэж байна. За Монгол брэндээ Монгол үйлдвэрлэлээ дэмждэг хүмүүс байгаа бол Монголын Chic Shoes гэдэг энэхүү брэндийг бол сайн мэдэж байгаа байх. За тэгээ би айгүй азтай Chic Shoes гэдэг энэхүү брэндийн үүсгэн байгуулагч эхнэр нөхөр хоёр миний одоо үзэгчд байж таарсан байгаа. За тэгээ айгүй хөөрхөн сэтгэлээрээ 2024 онд Нью-Йоркд болсон ийм одоо Монгол үйлдвэрлэлийн экспо болсон байхгүй. Тэр экспо дээр эрэхтэй надтай холбоо бариад надад болон миний нөхөрт ингээ бэлэг өгсөн юм аа гэд авчирч өгсөн байгаа. Бүр хаа байгаа хол Монголоос надад зориулаад бүр манай нөхөрт бас зориулаад амар гоё өөртөөгөө хийдэг брендийнхаа углаашуудыг болон сахин гутлаа надад авчирч өгсөн. Үнэхээр сэтгэлтэй байсан. Надад үнэхээр таалагдсан. Тэгээ бид хоёрт бэлгэлсэн цагаас нь хойш тэрхүү арьсан углаашуудыг бид хоёр өмсөөд бүр салхай байсан. Ялангуяа манай нөхөр бүр ингээд надаас ууртаад бүр ингээ өмсөж үзчихээд ямар гой хөлн дэвтэх юм бэ, ялангуяа ямар гой дулаахан юм бэ гэд тэгээ бүр салхай байжсан одоо бүр байнга дандаа өмсдөг байгаа гэртээ. Тэгээ яг хэрглэж үзсэн хүнийхээ хувьд хэлэхэд бол үнэхээр өмсөнгүүд шууд арьсных нь чанар нь мэдрэгддэг манайхаа. Түүнээс гадна ингээ хөлөнд маш эвтэйхэн суулттай яг өөрөө чи хөлний хэлбэрт таарсан яг тийм эвтэйхэн суулттай нь бол мэдрэгдэжсэн. Энэхүү арьсан углаашууд нь 100% жинхэнэ арьс байгаа. Тийм учраас маш бат бөх удаан эдлэгээтэй гэсэн үг. За тэгээд зөөлөн ултай халтардаггүй. Тэгэхээр гэртеж гадуурч өмсгөж тохиромжтой. Дизайн нь минимал, хөлийн хэлбэрт төгс таардаг гэд үнэхээр магтаад байх айгүй олон сайн талуудтай углааш байгаа. За тэгээд нэр манайхаа Chic брэнд нь зөвхөн ийм арьсан углаашнуудыг хийдэггүй. Үүнээс гадна эрэгтэй эмэгтэй арьсан гутлнуудыг бас хийдэг байгаа шүү. Хамгийн гол нь мэргэжлийн баг хамт олон инженерүүд, зохион бүтээгч нар ажилладаг учраас технологийн дагуу стандартад нийцсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлдгээрээ маш давуу талтай байгаа. За тэгээд Chic Shoes брендийн худалдаалдаг бүх загваруудыг харахыг хүсэж байгаа бол энэхүү Instagram хаяглал нь ороод дагаад тэгээд бүх загваруудыг нь харах боломжтой шүү. За ингээд та бүхэн маань Монголынхаа үйлдвэрлэлийг дэмжиж, Монголынхаа чанартай брендийг дэмжиж Chic Shoes-ыг сонгоорой. За тэгээд Justin иймэрхүү зүйлүүдийг сторинууд дээр хийгээд, иймэрхүү айгүй олон сонин постнуудыг одоо тэр бүтэн сайнны өдөр ингэж оруулж яснаа бүтэн сайнны орой өөрийнхөө Instagram аккаунтыг deactivate хийчихсэн. Ингээд Instagram аккаунтаа түр устгачихсан гэсэн үг. Гэтэ тэр deactivation болохоор зөвхөн 17 минут л үргэлжилсэн. Зөвхөн 17 минутын хугацаанд л ингээд deactivate хийнгүүтэй. Тэгээ буцаагаад ингээд аккаунтаа нээчихсэн 17 минутын дараа заяа. Тэг хүмүүс ярьж байгаагаар болохоор шүү дээ. Бүр дэлхий дээр хамгийн богино хугацаанд deactivate хийсэн хүн гэж одоо үзэж байгаа. За тэгээд Justin-ыг буцаагаад аккаунтаа нээснийхэн дараагаа дахиад нэгэн одоо news гарч ирсэн заяа. Айгүйх яриа болж ирсэн ба. Тэр нь юу вэ гэхээр Hailey
Justin-ыг unfollow хийчихсэн байсан. Яг Justin өөрийнхөө аккаунтыг буцаагаад дийсний дараагаар Hailey Justin-ыг unfollow хийчихсэн байгаа байхгүй гай болчихсон байсан. За тэгмүүд хүмүүс юу гэж бодсон бэ гэхээр одоо өстой Hailey enough is enough гэж бодож байгаа шиг байна те. She finally had enough те. Одоо ингэж Justin-аар өөрийгөө доромжлуулад үнэхээр одоо хангалттай гэж бодож байгаа шиг байна. Тийм учраас одоо ингэ салах шийдвэр гаргаад Justin-ыг unfollow хийж байгаа юм байна гэж хүмүүс ярьж гисэн ба. За гэхдээ удалгүй ингээд Hailey Justin-ыг буцаагаад follow хийчихсэн байсан. Гэтэ бас нэлээд удаан хугацаанд unfollow хийсэн байсан шүү. Нэг бараг цаг хүрсэн үү? Нэг тийм бас нэг удаан хугацаанд байсан юм аа. Нэг нэлээд хэдэн минут ч юм уу эсвэл нэг цаг 2 цагийн хугацаатай ингээд unfollow хийчихсэн байсан байхгүй юу? Тэгэл тэр хооронд нь олстой сошиалаар амар ярьж байгаа шүү дээ. Үнэнгээсээ ингээд unfollow хийсэн байна гэж олстой. Screenshot-ыг нь хүмүүс харууллаа те. За, тийм юм боллоо. Тэгсэн чинь манайхаа нэг одоо эмхтэй TikTok дээр бас л ингээ gossip ярьдаг, тиймэрхүү pop culture ярьдаг нэг эмхтэй энэ бүгдийг л адилхан ингээ cover хийгээл байж байгаа шүү дээ. Ингээ өө Justin ингээ live дээр тэгсэн байна. Өө Justin story дээр ингэсэн байна. Post дээр ингэсэн байна гэл яг одоо би юу ярьж байгаа үлээ. Яг тэрнтэй адилхан иймэрхүү TikTok-нууд хийгээ явж байгаа нэг эмхтэй байгаа байхгүй юу? За тэгсэн чинь тэр эмхтэй бас яг тэр тухайн ярьсан байсан байхгүй юу? Өө ингээ Justin account-а deactivate хийнгүүтээ буцаагаад нээсэн чинь Hailey өөрийг нь follow хийгээ болчихсон байна, unfollow хийчихсэн байна. Энд тэргээл тэрийг ярьсан. Гэхдээ тэр эмэгтэй сүүлд нь тэгж хэлсэн байхгүй. Гэхдээ энийг бол яг үнэн эсхийг мэдэхгүй байна. Энэ юу ч хийж магадгүй. Техникийн сааталж хийж магадгүй. Тэг яг гэвэл Justin дөнгөж одоо ингээд deactivate хийнгүүтээ буцаагаад аккаунтаа нээчихсэн болохоор юм техникийн асуудал байж магадгүй гэд уулын тэр эмэгтэй тэр юун дээр бичлэгэн дээр хэлсэн байхгүй. Тэгээд яг маргааш хүртэл ингээд тэгээд бүхэл бүтэн хэдэн 5 6 цагийн туршид ингээд Hailey Justin-ыг unfollow хийсэн хэвээр байх юм бол тэр үед нь би одоо үний юм байна гэж итгэе. Тэрнээс ч одоо бол ингээд зүгээр саатал байж магадгүй гэдээ уулна тэр эмэгтэй хэлсэн. Тэгсэн чинь тэр одоо юун дээр тэр эмэгтэйгийн тэрхүү постн дээр нь Hailey комент үлдээчихсэн байсан заяа. Юуг биччихсэн байсан бэ гэхээр штэ те. It's a glitch. Didn't unfollow him. Hope this helps гэвчихсэн байгаа байхгүй. Энэ болохоор it's a glitch гэдэг чинь болох наад чинь бол ингээд техникийн саатлаа. Тэгээд би бол Justin-ыг те unfollow хийгээгүй. Тэнгүүтээ энэ хамгийн сүүлийн өгүүлбэр нь бол ингээ хүмүүс айгуу дургу хүрэхэд байгаа байхгүй. Hope this helps. Энэ одоо те туслана гэж итгэж байна. Тэ одоо энэ миний одоо тайлбарсан одоо чамд туслана гэж би итгэж байна гэсэн одоо утгатай байгаа байхгүй. Тэгээ hope this helps гэдэг чинь айгуу тийм passive aggressive төрлийн өгүүлбэр байхгүй. Ялангуяа ойрын үед ингээ айгүй хэрэглэгддэг болоод аа шууд ингээ хүнд нэг одоо жишээ нь corporate те ажил дээр ч юм уу те одоо юм офисын ажил дээр ингээ corporate одоо ажлын environment-д хүмүүс ажлын хүмүүстэй нэг нэгэндээ ингээ жоохон дургу байгаа ч гэсэндээ те нэг ажлын шаардлагаар ч юм уу дургу байгаа ч гэсэндээ нэг шууд ингээд хэлчих болохгүй шүү дээ. Ингээд дургугаа те ингээд имэйл энэ төр бичихтэй шууд ингээд айгу амар имэйл бичих болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг passive aggressive те айгу тийм ёс зүйтэй ярьж байгаа юм шиг мөртлөө яг цаатлынх нь үгийг нь ингээд утгыг нь бодонгууд айгу тийм зөвүүн нэг тийм одоо нэг өгнүүд байдаг да. Зөвүүн өгнүүд хэрэгэлдэг ч юм уу те. Одоо жишээ нь те per my last email гэлтэй гэж хүмүүс ярьдаг ч те. Би өмнөх имэйл дээр хэлсэнчлэн гэлтэй тэр чинь бас айгу тийм passive aggressive төрлийн хэллэг байхгүй юу. Эсвэл oh I haven't heard back from you from my last email so I'm just checking in. Тэ одоо би өмнөх имэйлийг бичсэн чинь ерөөс надад хариу өгөөгүй болохоор би зүгээр ингээд чамайг авсан болов уу яасан болоо гэж шалгаж үзэж байна гэд. Тиймэрхүү одоо passive aggressive төрлийн одоо comment ахгүй. Hope this helps. Тэ энэ одоо чам туслана гэдэгт итгэлтэй байна гэх нэг тийм төрлийн үг байхгүй юу, окей? Тэнгүүд хүмүүс ямар passive aggressive юм бэ те? Ийм амар passive aggressive байхтай явахтай гэж хүмүүс энэ дээр бас айгүйх тэгж дөрүүлж байгаа заяа. Тэгсэн чи яасан гэж манайхаа энэ нэмэгтэй шүү дээ те. Яг хариу бичээд заяа. Энэ Hailey-гийн коммент руу хариу бичэнгүү те. That's what I said in the video, goofy. Goofy гэдэг чинь нэр тэ нэг тэнэгхэн минь энэ төр гэсэн үг заяа. Одоо хүнийг шууд тэ тэнэг юм мангар юм уу гэд хэлчихгүй тэ монголоор тэгж хэлэхгүй нэг тэнэгхэн минь гэх нэг жоохон тийм инээдтэй хошин байдлаар болгож байгаа тэгсэн мөртлөө нэг тэнэгэл гэсэн үг. Goofy инээдтэй юм аа тэнэгхэн юм аа гэсэн одоо утгатай үгийг хэлчихсэн байгаа хгүй юу гэсэн бэ гэхээр тэ би наад яг чиний хэлээд байгаа юмыг чинь өөрийнхөө видеон дээр бичлэгэн дээр хэлсэн штэ нөгөө нэг it's a glitch гэж уулын нэмэгтэй хэлсэн штэ. Би ингээд Hailey яг үнэнгээсээ Justin-ыг
unfollow хийсэн үгүйг нь мэдэхгүй байна. Энэ одоо техникийн саатал байж магадгүй гэж уулын нэмэгтэй хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь Hailey ингээд it's a glitch энэ гэж хэлсэн болохоор нь те би наадах чинь энэ бичлэгэн дээр хэлсэн байгаа зү чиний яриад байгаа юм чинь гингүүтэй goofy тэнэгхэн минь гэд ингээд бичсэн байгаа байхгүй юу. And yes, it does say that she isn't following him right now on her Instagram, but I think that this could just be a delay because he did deactivate from his 17-minute deactivation on Instagram. I think that it could just be a lag on his followers, but I will keep you guys updated. If this does not change within the next like 24 to 48 hours, then there may be some trouble in paradise. But until then, I don't really think that this is that serious. За тэгээ энэ exchanges болоод тэгээ энэ хүү comment interest болоод бас бөө юм болсон манайхаа. Тэгээл бас баахан нийтлэлүүд гараад бас баахан ингээ сошиалор яриад Hailey-гийн хэрхэн одоо passive aggressive comment үлдээж байгаа энэ төр дээр нь баахан юм яриад бөө юм басан байгаа. Тэгсний дараагаар Justin дахиад өөрийнхөө Instagram-ийнхаа story дээр story хийчихсэн амар ядаргаад тий. Story хийчихсэн байсан. Тэр нь болохоор ингээд Hailey, Justin хоёр ингээд хамтдаа зэрэгцээ суучихсан ингээд fuck you гаргачихсан те. Ингээд дунд хурууга гаргачихсан. Тим зураг хийчихсэн байсан. Тэнгүүтээ дараагийнх нь story-нд дахиад заяа. Яг Hailey-гийн яг тэр өмнөх зурган дээрээ тавьсан тэр Hailey-гийн зургийг зөвхөн Hailey-гийн зургийг croplчихсан. Бас яг нөгөө дунд хурууга гаргачихсан тэр зургийг ингээд баахан олныг ингээд тавьчихсан, story тавьчихсан байгаа байхгүй юу. Ер нь тэгэл одоо интернет дээр өөртөө яриад байгаа хүмүүсийг fuck you гэж байгаа юм шиг байгаа. Тим имийг одоо ингэж хийсэн байгаа. Тэгээд лайв хийхээс өмнөх өдөр Justin бас л айгуу тийм айгуух постнуудыг story интруудыг хийхээ явж байсан. Тэгээд тэрэн дээр нь бас нэг айгуух яриа болсон пост байгаа. Тэр нь юу вэ гэхээр Hailey Bieber-ийн яг нэг машин барьж байгаа нэг тийм зургийг нь постлчихсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр бас л нэг дуу ашигласан байгаа. Тэр нь болохоор Beyoncé-гийн Irreplaceable гэдэг дууг ашиглажсан байсан. За яг тэр гарчгийг нь харуул те irreplaceable гэдэг үг чинь бол орлуулшгүй те юугаар ч орлуулшгүй гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр ер нь айгүй гоё сонсогдож байгаа юм шиг те эхнэрийг хинээр ч орлуулшгүй гэж байгаа юм шиг сонсогдож байгаа боловч та нар бол Beyoncé-гийн яг тэр irreplaceable гэдэг дуу чи ямар утгатай дуу вэ гэдгийг бол надаар хэлүүлдэггүй мэдж байгаа байх. Beyoncé тэр дуун дээр ер нь ингэж дуулдаг штэ. Чи одоо өөрийгөө бүр хинээр ч орлуулшгүй гэж бодоод байгаа юм биш үсттэй. Битгий андуураарэ чамайг бол өстой хинээр л бол хинээр хизээ бол айгүй хурдан орлуулчих чаднаа. Ер нь чамайг орлуулах одоо залуу одоо хэдхэн минутаараа ирэх гэж байгаа энэ гэсэн те. Тийм утгатай дуу байгаа штэ. Тийм учраас одоо ийм дууг ашиглаад эхнэрийгээ постлчихсан байгаа бас айгүй их яриа болгоод хүргэсэн байгаа юм. За тэгээ ойрын хэдэн хоног бол иймэрхүү зүйлүүд болсон байна. Hailey, Justin хоёрын хооронд одоо яг энэ хоёрын хооронд ч гэхгүй маа ер нь бол Justin-аас эхлэлтэй байгаа зү. Тэгээ Justin л өстой story дээр баахан сонсон юм хийгээл сонсон юм постлол нэг сонин те утгатай юмнуудыг ингэж постлаад байгаа болохоор ингээд ийм яриа гарахад хүргэсэн байна. За тэгэд үүнээс гадна Justin Bieber-тэй холбоотой бас нэгэн шинэдэл давхцаад гарсан байгаа заяа. Энэ нь болохоор Kourtney Kardashian болон Kourtney-гийн хүү Rain Desek-ийг оролцуулсан тийм одоо дуулан шууган байна. За тэгээ энэ ямар дуулан шууган бэ гэхээр би энэ тухай бас ярьж байсан шүү дээ. Нэг нэлийн дээр үеийн бичлэгтэр ярьжсэн Kardashians-ийн dating story-г ярьж байхдаа тэгээ dating history ярьж байхдаа хэлжсэн байх. Kourtney Kardashian, Justin Bieber хоёрыг төр хугацаанд нэг үргэсэн ч гэх юм уу та нэг жоохон явуулсан гэдэг тийм яриа байдаг, дуулан шууган байдаг. За тэгээд түүнээс нь болоод ягаа Kourtney-гийн хамгийн бага хүү болох Rain Desek-ийг хүмүүс Justin-ийн хүү гэж боддог. Яг Scott Desek-ийн хүүхэд биш. Justin Bieber-ийн хүүхэд гэж боддог. Яагаад вэ гэхээр яг энэ хоёр чинь ингээд жоохон mingle хийсэн үеин ч юм уу да жоохон явуулсан байж магадaltaй тэр үе нь болохоор яг 2015 онд байсан байхгүй юу? Тухайн үед Justin яг 20 настай байсан. За тэгээд тэр үед болохоор Kourtney Kardashian хинээс салчсан байсан. Одоо Scott-оос төр зүр салчсан байсан. Ер нь ингээд Scott, Kourtney хоёр ч юм бол нэлээд удаан хугацаанд ингээд on and off байсан шүү дээ. Нэг салаал, нэг нийлээл, нэг салаал, нэг нийлээл те. Яг тэр үед нэг удаа салчсан, Scott-оос салчсан байх үедээ Justin-тай нэг жоохон mingle хийсэн байхгүй юу? За тэгээд түүнээс нь болоод хүмүүс ингээд Rain-ийг Justin-ийн хүү гэж боддог. Ягаад гэхээр бас амар хоорондоо төстэй царайтай. Justin-ийн бага үеийнхэн зургуудтай Rain Desek-ийн зураг бага үеийнхэн зургнууд амар адилхан. Ер нь ингээд үнэхээр resemble хийсэн те үнэхээр адилхан байж магадгүй гэсэн тиймэрхүү зургууд зөндөө байдаг байхгүй. Тэгээ тэрнээс нь болоод те ямар амар Justin-тай адилхан харагдаж байна. Ерөөсөө Scott-тай адилхан харагдахгүй байна.
Justin-тай адилхан харагдчих ингээд те. Тэрнээс нь болоод хүмүүс тийм яриаг цуврахлыг гаргаж ирсэн байгаа. За тэгсэн чи яасан бэ гэхээр саяхан хэдхэн хоногийн өмнө Rain Disick одоо Alabama Barker-ийн шинэ найз залуу болох Scooter Jackson-тай ингээд лайв хийжсэн байхгүй. Scooter Jackson ингээд лайв хийж байгаа. Тэгсэн чи хажууд нь Rain Disick байж таарад. Тэгэл тэд нар ингээл юм яриад те лайв дээр ингээл үзэгчтэйгээ юм яриад байцсан чи айгүй холон ингээд тэр лайв дээр байсан хүмүүс Rain-ээс суудсан байхгүй. Өө өстө Justin Bieber чиний аав бидтэй Justin-ийн хүү үстэй чи гэл ингээл бага хүмүүс юм бичээдсэн. Тэгсэн чинь Rain тэр комментэрийг харчаад Justin Bieber is not my dad. Тэ Justin миний аав биш ээ гэж хэлж байгаа байхгүй юу? Тэнгүүдээ Scotty гэл аавынх нэрийг хэлж байгаа байхгүй. Scotty чинь миний аав шүү дээ. Justin Bieber чинь миний аав биш. Тэнгүүдээ ингэж хэлж байгаа байхгүй. Намайг төрөхөд Justin Bieber 16 настай байсан. Тэгэхээр угаасаа манай ээж бол тиймэрхүү зүйл хийх хүн биш ээ. Тэгээ насан туршаагүй хүүхдтэй явуулдах хүн биш ээ гэсэн нэг тийм утгатай зүйлийг Rain хэлсэн байгаа. Тэгээд гэтээ тэр бол худлаа. Заяа. Энэ Rain ч угаасаа жоох хүүхд болохоор ингэ мэдгүй байгаа байхгүй юу? Насыг нь одоо тоогоо бодож чадахгүй байгаа ч гэх юм уу. Хин Rain-ыг төргөд бол Justin 20 настай байсан. Тэгэхээр 16 маргаатай байгаагүй аль биш нас биед хүрчихсэн байсан байхгүй юу? Тим үедээ ингээд Courtney-тэй жоох явуулж байсан гэсэн тийм rumor байдаг. Rain, no, he's not. Bro, I swear, Justin Bieber's not my dad. Scotty is my dad. I don't know how old my mom was, but I think Justin Bieber was 16 when I got born. Yeah, I don't think my mom would do that. Гэхдээ ямар ч ийм зүйлийг хэлсэн байна. Rain ч тэгээ одоо 10 настай. Тэгээ айгүй инээстэй байсан. Тэгээл ингээд хэлж байгаа Justin Bieber is not my dad гэлтэй. Justin бол миний аав биш гэл тэр хэлж мэлж байгаа айгүй инээстэй байсан. Тэгээд бас нэг иймэрхүү төрлийн одоо шинэ мэдээ гарсан байна. Тэгээд finally ингээд айгүй олон жилийн дараагаар те Rain бүр өөрөө энэ rumor-ыг ингэж няцааж штэ те энэ цурхлыг няцааж одоо хүмүүст би Justin-ийн хүү биш ээ гэдгээ баталж харууллаа. За тэгээд ойрын үед бол ингээд Justin-ийн тухай иймэрхүү зүйлүүд гарч ирсэн байна. Иймэрхүү мэдээлэлүүд гарч ирсэн байна. Тэгээд за яг хөө ингээд зарим постнуудыг харахаар тэ ингээд инээдтэй ч юм шиг иймэрхүү зүйлүүд ингээд тавьж мавчсан байгааг нь бодохоор ингээд хүмүүс инээж байгаа ч гэлээдээ хүмүүс ер нь ихэнхдээ айгүй Justin санаа зовж байгаа. Ялангуяа тэр лайваас нь болоод лайв дээр байгаа байдлаас нь болоод айгүй хүмүүс санаа зовж байгаа. Тэгээд нэлээ их хүмүүс одоо та нар Justin-ийн одоо энэ хүү лайвыг нь тавьчихсан постнуудыг харах юм бол те ер нь айгүй хүмүүс доор ингээ иймэрхүү коммент бичсэн байгаа. Өө энэ Justin надад Aaron Carter-ыг санагдуулж гин эсвэл Liam Payne-ыг надад санагдуулж гин гэх юм уу те. Тиймэрхүү комментуудыг та нар айгүй харах болно. Хүмүүс юуны тухай яриад байгаа вэ гэхээр Aaron Carter гэдэг нэг дуучин байдаг байсан шүү дээ те. Тэр дуучин ч бас ингээд одоо нас орчихсан л та. Гэхдээ бас ингээд яг нас барахаасаа өмнө Justin-тай адилхан иймэрхүү үйлдэлүүдийг айгүй хийжсэн сошиал медиа дээр те. Айгүй тийм мансууруулах байсан дэлхийд тавтчихсан юм шиг ийм жоохон ухаан санаагаа алдчихсан юм шиг иймэрхүү зүйлүүдийг айгүй постлж интерчсэн байхгүй юу. Тэгээ тэрнтэй ингээ харьцуулаад байгаа. Түүнээс гадна Liam Payne байна те. Сая одоо энэ жил нас орсон шүү дээ. Биш 2024 онд нас орсон те. Нас бараад нэлээд удаагүй байгаа. Тэгээ Liam Payne ч бас яалаа. Бас л те ингээд харт тамхинаас болоод ингээд нас барсан шүү дээ. Гэхдээ нөгөө нэг бас л ингээд Justin-тай адилхан дөө те. Яг нас барахаас өмнө өөрөө Snapchat-н дээр амар тийм сонь ингээл янз бүрийн постнууд те story интернүүд ингээд хийгээдсэн. Тэгээд тэр мэрийг ингээд хүмүүс харьцуулаад те Justin-ийн хийж байгаа үйлдэлүүд бол те байгаа байдал нь бол энэ хоёрыг надад санагдуулж байна. Тэгэхээр хүмүүс бол энүүгээр ингээд тоглоом хийгээд авах шаардлага байхгүй. Яг Justin-ийн ойр дотныхоо хүмүүс нь ингээд Justin туслах ёстой те. Энэ бол үнэхээр cry for help байна гэдэг байгаа байхгүй те. Үнэхээр хүмүүсээ тусламж гуйх гад те яг яаж гуйхаа мэдэхгүй ингээд ухаан санаагаа алдчихж байгаа хүний үйлдэл байна. Тэгэхээр эхнэр нь тэ гэр бүлийнх нь ээж аав нь ингээд Justin туслах хэрэгтэй штэ. Яагаад хүмүүс юм хийх байгаа юм болоо гэж тэ. Тиймэрхүү зүйлийг ярьж байгаа. Тэгэд хүмүүсийн бас айгүй их ярьж байгаа зүйл нь гэх юм бол бас нэг удаа айгүй тийм double standard байгаад ингээд байгаа байхгүй юу? Одоо хэрвээ эмэгтэй одоо Hollywood-ийн хүмүүс иймэрхүү үйлдэл хийжсэн бол тэ одоо жишээ нь Britney Spears байна, Amanda Bynes байна, одоо Lindsay Lohan гэл айгүй их тийм conservatorship-д орж исэн хүмүүстэй ингээл сошиал дээр янз бүрийн сонь юм хийгээл ингээл ухаан санаагаа алдсан юм шиг иймэрхүү зүйлүүдийг ингээл папараццд харагдаад ч юм уу те ийм үед ингээл эмэгтэй хүмүүсийг шууд байрч аваад conservatorship хийчихдэг те ингээд эрхийг нь өөр хүнд өгчдөг штэ те тэгтэл ингээд Justin бол ингээд ийм сонь үйлдэлүүд хийгээд хахад ерөөсө conservatorship оруулахгүй маа. Тэгэд энэ дээр Kanye-гийн тухайчсан ярьж байгаа.
Каньяг яагаад ингэж ийм амар ингээл өөрөөс тухайн санаа алдсан юм шиг ийм амар твитнүүд энэ төр бичиж хахад яагаад Каньяг барьж аваад conservatorship хийхгүй байгаа юм бэ те. Тэгсэн мөртлөө ингэж Justin-ыг ч юм уу Kanye West энэ төр гэсэн хүмүүсийг conservatorship хийхгүй ингэж ухаан санааг нь алдсан байдалтай ингэж сошиалтай байлгаад байгаа байж ич Britney Spears ч юм уу Amanda Bynes ч юм уу тэгээ Lindsay Lohan ингэ иймэрхүү хүмүүсийг шууд барьж аваад conservatorship хийчихдэг. Тэгэхээр ингэ нэг төрлийн бас хүйсийн эрх тэгш бус байдал ингээ харагдчихна гэж хүмүүс айгүй их ярьж байгаа. За өнөөдөр ингээ та бүхэндээ иймэрхүү мэдээллүүдийг бэлтгэж хүргэлээ. Тэгээ цаашдаа ч гэсэндээ Justin-ийн тухай шинэ онцгой мэдээлэлүүд гарч ирвэл хүргээд явна. Тэгээ та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэв бичлэг таалагдсан бол лайк дараарай. За ингээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. Ингээ миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээ манай хаа намайг сөөцөн хоолойтой ярьж байгаа ч гэсэндээ төвчээд бичлэгийг үзэж сонирхсан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд хэдүүлээ. Дараагийнхаа хоболох болонгаараа цоо хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.